Монгол Улсын засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оюутан цэрэг цэргийн мэргэжил олох сургалтад хамрагдах ихтэй сургуулийн оюутан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурвалжлагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ хэмээн тусгасан байдаг. Өнгөрсөн 2022 онд нийслэлийн ихтэй сургуулийн оюутан коллеж мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 451 сурвалжлагчдыг уг сургалтад хамруулсан юм а. Харин энэ жилийн хувьд энэ тоо 1500 болж нэмэгдсэн. Учир нь Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ өнгөрөгч 3 дугаар сард оюутан залуустай уулзалт хийх үеэр сайдад тулгамдж буй 10 асуудлаа уламжилсны дотор оюутан цэрэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх тухай байв. Ерөнхий сайд оюун эрдэнэ энэ асуудлыг Монгол Улсын засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн оюутан цэрэгт хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм а. Би болохоор Монгол Улсын жанжин Дэс Сүхбаатарын аж ахуйч гэж явдаг. Урд жилүүдэд 500-аас бага оюутан авч яасан гэж сонсч байсан учраас энэ жил би сүүлд бүртгүүлсэн. Тэрнээсээ ч болоод хоцрох аюултай гэж дотроо их бол имэжсэн. Үүний зэрэгцээгээр Монгол Улсын ерөнхий сайд оюутан залуучуудаас санал аваад оюутан цэргийг 1500 оюутан болгосонд бол би үнэхээр их баярлсан. Үүнийхээ хажуугаар оюутан залуу насндаа өвөг эцгийнхаа үе залгамж халааг авч явах боломжийг олгож байгаад нь үнэхээр баяртай байна. Одоо хугацаа цэрэгт явхад надад нэг хэцүү зүйл байсан нь одоо нэг цаг хугацааны хувьд маш хүндрэлтэй байсан. Ягаад гэвэл би урлагийн хүн болох гэж байгаа ирээдүйд одоо урлагийн замналд өөрийнхөө холбосон болохоор надад цаг хугацаа маш үнэтэй байдаг. Тэгсэн ч гэсэн нэг сэтгэл дотор нэг эр хүн босных нэг цэрэгт яваад үзэх нэг буу мөрлөөд үзэх хөл сонирхол бол дотор байсан. Тэгээд яг шийдэж чадахгүй байх үед яг оюутан цэргийн хөтөлбөрийг яг олж ирсэн. Энэ бол одоо миний хувьд маш том аз завшаан болж байгаамаа. Энэхүү шийдвэр гаргаснаар зөвхөн нийслэлийн ихтэй сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурвалжлагчид төдийгүй орон нутгийн оюутан залуус хамрагдах гарцыг нээж өглөө. Энэ жил тус сургалтад нийслэлийн хэмжээнд 1165, орон нутагт 425 сурвалжлагч шалгаруулалтад тэмцэж, 6 дугаар сарын 4-ний өдөр онлайн шалгалт өгснөөр дуусгар болж, 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад гараад байна. За энэ жилийн оюутан цэргийн одоо 1500 оюутныг бол 7 үнцэн цэг дээр одоо бид нэр оюутан цэргийн сургалтыг явуулж байна. За Улаанбаатар хотод үндэсний батлан хамгаалах сургууль, за Алтан булаг дэх 119 дугаар анги, тэгээд Өмнөгов, Ховд, Дархан, Дорнот, Орхон аймагуудад нийт 1500 оюутны сургалт эхлээд анхан шатны бэлтгэл сургалт одоо амжилттай явагдаж байна. 2014 оноос хойш 9 дахь жилдээ явагдаж буй тус сургалтад 6000 гаруй оюутан сурвалжлагчийг хамруулан цэргийн мэргэжил олгож 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнэр бүртгээд байна. Тэтгэр залуусын 60 гаруй хувь нь төрийн албанд ажиллаж байна. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм институт